За гэгэрлийн талаар нэг ярьчих уу. За гэгэрл гэж юу юм бэ гэсэн чинь бид нар ингээл гэрэл рүү тэмүүлэл нэг сайн сайхан зүйл рүү тэмүүлэн гэхээсээ илүүтэйгээр өөрийнхөө муу муухайг зөрөгтэйгээр илчилж өөрийнхөө тэр хартайгаа нүүр тулж тэрийгэ засаж залруулахыг хэлдэг юм байна л да. Тэгэхээр зэрэг илүү сайн сайхан зүйл рүү тэмүүлээд байх тусам бидний нөгөө муу муухай зүйлсийг бид нар өөрсдөө мэдж байгаа. Тэдгээр зүйлүүд маань улам ихсдэг юм байна. Тэгээд дотоод зөрчлүүдтэйгээ зөрчилтэй гаднаа нэг гоё хиймэл дүр үүсгээд нэг гоё яваад байгаа штэ тий. Гэтэл дотроо би өөрийгөө жинхэнэ хинбэ жинхэнэ хинбэ гэдгээ үргэлж мэдж байгаа, санаж байгаа. Тэгэхээр зэрэг энэ нь илүү гэгэрлээс холдуулт юм байна л да. За тэгэхээр гэгэрл гэдэг бидний ойлголт маш өнгөцхөн одоо маш тийм дутууч гэдэг юм уу, буруу ч юм уу юм байна. Одоо нэг гэгэрн гэхэр чинь те нэг төлөвөө алдахгүй тэ дээшээ доошоо унаад авахгүй нэг тогтун сайхан болох юм шиг төсөөлөөд байсан чинь тэрнтэй ямар ч хамаагүй гинэ. За тэгэхээр ямар өөрчлөлтүүд над дээр гарч байгаа вэ гэхээр зэрэг ер нь бол би тийм нөгөө бусдад ай таалзалсан, бусдад хүлээн зөвшөөрөгдөхийг асар их хичээсэн одоо people pleaser гэж ярьдаг шүү дээ. People pleaser тэгээд хин нэгэн одоо намайг тэ одоо өдөж хатгахад би нэг тэр хүнтэй нэг хариуг нь хэлж чадахгүй. Тэгээд за энэ хүнтэй юу яагаад яах вэ? Ингээ өнгөрөөч дөө гэдэг нэг тиймэрхүү тийм их тайвныг сахисан ч гэдэг юм уу байснараа би өөрийгөө улам алдаж ирсэн юм байна. Тэгэхээр тэгээд яасан бэ гэхээр саяхан нэг ажил дээр манай менежер солигдоод манай хуучин менежер болохоор зэрэг айгүй тийм нэг чин сэтгэлээсээ инээсэн тийм нэг дулаахан тэгээд юм хэлэхээр ингээд урьдчилж юмыг дандаа хэлдэг. Тэгээд дандаа асуудаг те чи яамаар энэ чи ингэмээр ээ чи тэгмээр ээ нөө чи өөрөө л мэд чи энийг хийх хэрэг одоо хүсэлгүй байвал чи хийхгүй байж болно гэдэг юм гоё менежертэй байсан юм аа. Тэгээд манай менежер маань төртөө гараад тэгээд шинэ менежер орж ирлээ. За тэр шинэ менежер маань болохоор зэрэг хүүхдүүднээс том болсон. Ер нь нэлээ нөө нэг тийм карьер одоо айгуу тийм нэг амбицтай гэх юм уу те. Тийм шар менежер орж ирсэн байгаа. Тэгээд яах вэ? Өөрөө нөгөө нэг нөгөө өөрийнх нь намтар түүхэн одоо нэлээд одоо юу гэдгийг мундаг одоо туршлагатай ч гэдэг юм уу те. Тийм хүн байгаа. Тэгээд яах вэ? Бид нар чинь нөгөө нэг тайван сайхан нөгөө налайж исэн хүмүүсийн чинь нөгөө нэг ташуурдаж хэлдэм байгаа ч тээ. Тэгээд ташуурдаа тэгэнгүүт бид нар чинь бас ташуурдуулахгүй гэж үздэг юм байгаа ч тээ гэж. За тэгээд намайг ер нь бол мэдж байгаа бах. Би ер нь бол тэгэл хоцрон ш. Дандаа л ерөнхийдөө хоцрон юмны цагийн тулгаж хийн. Тэгээд яах вэ? Гэтэ гайгүй нөгөө нэг хоцрон арай гайгүй яагаад тэгэхээр зэрэг хүүхдийн маань сургууль арай эрт ороод тэгээ хүүхдээ сургууль нь хүргэж өгчөөд ажил руугаа явдаг болохоор нэг айхтар тэгж хоцордог. Гэтэ нөгөө нэг тухайн өдөр юу яасан юм аа. Хүүхдээ хичээл авахгүй байж тараад тэгээд би нөгөө гардаг цагаасаа хүүхдээ нөгөө найзындаа хүргэж өгөөд тэгээд ажил руугаа иргээд яг цагтаа орсон баггүй юу? Яг цагтаа орсон. Тэгсэн чинь манай менежер орж ирсэн чинь над руу уурлаад замаа загнаад за чи ингээд хоцорлоо. Чи ингээд юмаа бэлдэхгүй яасан бэ? Чи 30 минутын ажил эхлэхээс өмнө 30 минутын өмнө юмаа бэлдсэн байх хэвээр. Одоо чи хүн авахд бэлэн юм уу гэд намайг загнасан. Тэгээд тэгтэн би эхний реакц нь яасан бэ гэж зэрэг нэгдүгээр би шууд загнуулаад тэнд зогсоогүй. Өмнө яасан бол тэгэл нөгөө загнуулаад тэгэл гин буруутаага хүлээн зөвшөөрөөд тэгээд зогсох байсан байх гэсэн чинь би ажилдаа орлоо гэж хэлээд тэнд загнуулаад зогсоогүй. Тэгээ намайг ингээд тэнцээ ингээд бариад ямар зогсоод байгаа ш. Би тэнд нэг загнуулаад зогсоод байх шаардлага
байхгүй байлээ шүү манайхаа хин нэг чамайг загнах хин нэг чамайг дээрлэх үед тэгээд энэ чинь номхон зогсоод байхгүй байрлалаа өөрчлөөд явж болно цухтааж болно шүү гэж нэг хэлгээд за нэг гэсэн. За тэгээд яасан бэ? Тэгэхээр зэрэг тэгээд нөгөө нэг халуун алчуур малчуураа бэлддэг байхгүй. Тэгээд халуун алчуураа бэлдэхин тулд нөгөө алчуур халаагчийг асаацсан байх хэрэгтэй байсан. Тэгээд алчуур юугаа асаагаагүй байсан. Тэгээд бас нөгөө нэг юу дараа надаас сүулдэж орж ирсэн. Одоо би яг 10 цагт очсон байлаа гэхэд 11 цагаас би миний хамгийн ихний хүн байсан. Тэгтэл манай яг надтай адилхан мессен дээр адилхан ажил хийдэггүй 10 цагаас ажилтай байсан. Тэгээ надаас сүулдэж орж ирэхэд тэр хүнд юу ч хэлээгүй байхгүй юу. За тэгээ юу ч хэлээгүй. Тэгээд тэрнээс өмнө бас нэр нэг юм болсон байсан юм аа. Тэрнээс өмнө яасан бэ гэхээр за өнөөдөр тэ нөгөө нэг бүх хүмүүсийн зургийг аавна гэд. Зургийг аавна гэд. Би ч юу нэг нүрээ боддггүй л дээ. Гэтэ бас яг хата нэг зураг мөргөн дээр бас жоох нэг нүур мөрөө бодоод нэг арай айтайхан нэг гарчмаар штэ тий. Тэгсэн чинь манай менежер шууд өнөөдөр зураг авах болно гэхгүй юу. Тэгэхээр зэрэг би бэлдээг байна. Та урчилж хэлэх хэрэгтэй байсан. Урчилж хэлэх хэрэгтэй байсан гэж би бас яг хэлээгүй. Зүгээр дараа авчлахгүй юу гэж асуусан чинь үгүй гэж хэлсэн. За тэгээд тэгэнгүүт нь за ядаж маргааш авч болох уу? Маргааш авахулж болохгүй мүү гэсэн чинь үгүй гэж хэлсэн. Чи зүгээр одоо авахулчих дараа чи сольж болно гэж надад хэлсэн байхгүй юу? Тэгээд энэ зэрэг бас би бодож байгаа. Яг өмнөх ундраа байсан бол тэгэл дургүй байсан ч гэсэн зогсоод зураг авахулах байсан байх. Тэгтэл би тэгээгүй. Намайг хан дээр одоо нааж зогсоогоо зургийг нь авахгүй нь лав тий. Тийм юм чинь би тэгэж тэнцээ зогсож зураг авахулж ясаас гээд үгүй гээд гүрийгээд авахлаагүй. За тэгээ маргааш уг нь би нүрээ бодоод уг нь дөрмөндөө орох байсан ч бас тэгэж чадаагүй. Одоо дөрмөндөө орох байх уу. Нүрээ бодоод ятайхан харагдах боломжтой байсан ч бас л хоцроод тэгээд чадаагүй. Тэгээд яасан бэ? Тэгээд яг нь ажлын цаг дууссан. Тэгээд ажлын цаг дууссан. Тэгээд ажлын цаг дуусчаад би нөгөө нэг тасгал хийгээд тэгээд нөгөө нэг ажилласаа юм авах та менежертэй баригдчихдаг байхгүй юу. Тэгээд яалтчгүй нөгөө нэг чи өнөөдөр гэж хэлсэн тий чи тэг хэлсэн үгэндээ байх хэрэгтэй гэж хаад миний зургийг авсан. Тэгээ миний зургийг авахуд яг ингээд миний бүр шил цантаад нөхөс гарсан шил цантцсан тэр үед тэгээ зураг авахж байгаа байхгүй юу. Тэгээд тэр надад бас их тухгүй мэдрэмж төрүүлсэн. За тэгээд өмнө нэг юм асуудалтай байж байгаа дараа нь юм хоцорсон гэдэг асуудал ингээд гарчиж байгаа байхгүй юу хоцорсон гэдэг. Тэгээд яасан бэ гэхээр би манай тэр одоо шинэ менежерийг ажилд авсан тэр дээд менежертэй хэлж байгаа гомдол гаргаж байгаа тий одоо байгаа менежерийнхаа талаар юу гэж хэлсэн бэ гэхээр зэрэг тий одоо өгнө хоцорход одоо өмнөх ундраа бол тэгээл хоцорчоод загнуулчаад тэгснэ менежерт хэлээл энэ намайг загнаад байна ингэсэн юм шаардлага тавьсан гэж өгөн хэлэх юм шихгүй юу. Тэгсэн чинь менежертэй очиод за ингээд тэ шинэ менежер наадтай ингэж зөв бусаар харьцсан ингэж зургийн маань ингэж авсан дараа нь ингээ хоцорход заавал гэж олонний өмнө тэ үйлчлүүлэгчийн өмнө ажилчдын өмнө тэгж загнах хэрэг байсан юм өөр авах олон арга хэмжээ байгаа штэ тэгээд яг алдаа хийхийг ингээ хүлээгээд ингээ манаат тэ нэг алтгаар нэг ингээд нэг одоо гисгийх гээд байгаа хүн шиг надад санагдаад тэгээд юундээ харилцаа хандлагаас жоохон тийм айгууд жоохон юм хүүтэн хүндийч гэдэг юм уу нэг тийм байхгүй юу. Тэгээд амар хотлаа инээсэн заяа. Хотлаа инээсэн. Тэгэл нэг хотлоо амар инээгээл ээ гэж мэгэл бараг хүн цохиж авч маавал тэгснэг аваарлахаараа гэл амар тийм. За тийм тэгээд тэрийг бас тайлбарлаж би хэлэх гээд хэлж чадаагүй юу. Тэгээ одоо тэр чинь бас одоо ингэ яг асуудал гэж бас хэлэхэд бас жоохон хэцүү л юм. Тэгтээ яг хаа ерөнхийдөө бол бусад хүмүүстэй надад адилхан ижлэхийн шаардлага тавихгүй байна. Ингэж хандсан тий өөр арга хэмжээ байсан гэд бид дээд менежертэй хэлсэн чинь манай менежер за тэгвэл тий одоо тэр шинээр орсон менежертэйгээ гуруулаа ингээд уулзъя. Уулзаад ярилцъя. Гурвалсан уулзалт хийя гэдэг санал тавьсан. Тэгээд би болохоор зэрэг ер нь бол зөвхөн надтай ч биш манай ер нь бүх одоо тий хүмүүстэй асуудалтай байгааг бид нар хоорондоо ярилцаж байгаа шүү дээ тий. Тэгээд
Ярьцж байгаа. Тэгээд бид нар нөгөө нэг сарда нэг удаа хурал хийдэг байхгүй. Тэгээд тэр хурал дээр манай том менежерийг ороод ирээч. Тэгээд яг нөхцөл байдал юу болоод байгааг нэг хараач гэдэг санал тавьсан чинь хүлээж аваагүй. Тэгээд зөвхөн чиний асуудал бол чиний асуудал, чиний асуудлаа өөрсдөө шийдэх ёстой. Энийг хамт олон нийтдээ ингэж оруулах шаардлагагүй гэсэн. За тэгээд өнгөрс дараа нь маргааш нас энэ 4 дахь өдөр болсон үйл явдал байхгүй. Тэгсэн чинь 5 дахь өдөр айгүй шал өөр болсон, надтай хандсан. Тэгээд нэг дахь өдөр өөр хандсан. За тэгээд ер нь одоо болтол ер нь айгүй аятайхан харьцаж байгаа. Тийм тэгээд яг өшөө бас нарийн ширин жижиг асуудал байгаа л та. Тэрийг нушаад яах вэ? За тэгээд ямар ч байсан менежер маань надтай харилцахдаа хамаагүй өөр харилцдаг болсон. Тэгэж нөгөө шүүмжилсэн, загинсан, хянах гэж оролцсон. Энэ байдлууд маань өөрчлөгдсөн. Тэгээд надтай яг тэр хурал дээр, нийтийн хурал дээр надад суучлалт гуйсан. Мөн дараа нь ганцаарчилж уулзалт гуйсан. Тэгээд би өөрөө яг нөгөө талаас харахад би өөрөө хоцорч орж ирчээ загнуулчаад тэгснэ нөгөө өнөр уучлалт гуйлгаж чадчих байгаа байхгүй юу те. Тэгээд би бас тэрнээс юу гэж ойлгож ухаарсан бэ гэхээр дахиад тэгээ миний бас алдаа байсан шүү дээ. Би өөрийнхөө алдааг бас би өөрөө яагаад уучлалт гуйгаагүй юм бэ гэж бодоод бас өөрөө уучлалт тэр хүн бас ингээд уучлалт гуйх зоригтой байна. Уучлалт гуйж чадчихээн. Тэр хүн бас ингээд өөрчлөгдөж чадчихээн гэдгийг би бас олж харсан. Тэр зэрэг ингээд ямар нэгэн хүнтэй ингээд асуудалтай болчоод дараа нь тэр хүнээсээ уучлалт гуйх дахиад тэр хүнтэйгээ аятайхан харьцах тэр чадвар байна гэдгийг бас менежерээс олж харж суралцсан. Тэгээд бас өөрөөсөө юу гажиж анзаарсан бэ гэхээр ингээд нэг хүн ингээд дургуйч өөрөөд нэг хүн ингээд чамтай ингээд шудрах бус хандаад байгаа санагдах үед дараа нь тэр хүний одоо хийсэн үйлдэл болгоныг би ингээд шүүмжилдэг. Ингээд сайн зүйл хийсэн ч вэ, муу зүйл хийсэн ч вэ. Тэгэл тэр чинь нөгөө нэг ямар нэгэн үйлдэл чинь нэг сайн зүйл байхгүй гэдэг чинь хоёр талтай байгаа шүү дээ тий. Тэгэнгүүт ингээд зөвхөн мууг нь олж харах гад байдаг ч юм уу. Тэгэнгүүт тэр хүнийг ингээд буруутгах гад шүүмжлэх гэдэг. Би өөрөө тийм төлөвтэй болчтой юм байна гэдгийг ажиглаж анзаарсан. Тэгээд тэгэнгүүт угаасаа тэр чинь ямар нэгэн асуудал чинь зөвхөн нэг талын асуудал биш шүү дээ тий. Хоёр талаасаа ийм асуудалтай байгаа. Тэгээд тэрийгээ би бас за би тэр хүнийг юу ч хийсэн шүүмжил гээл юу ч хийсэн шүүмжил гээл. Тэгэл тэр хүн чинь бас нөгөө нэг шинээр ажилд орсон тий бас нэг өөрийгөө харуулж гал амар нөгөө итгэвтэй тий амар ингээд hard work юм байгаа шүү дээ тий. Тэгээд тэрийг нь бас ойлгож хүлээн зөвшөөрөөд тэгээд хийсэн болгоныг нь тийм шүүмжилтэй хандаад буруутгах гад байгаагаа тэр зан амираа би өөрөө бас ажиглаж анзаараад өөрчлөх гэж хичээсэн. Тэгээд ямар ч юмстэй ядаж нэг өөдөөс нэг инээж хараад их тэр нэг хүн чинь угаасаа нэг шүүмжилсэн байхад өөдөөс нь харахад хүртэл харцсан тэр хүний хэлхэмж тэр ямар ч үг хэлээгүй байсан ч гэсэн тэр нэг мэдрэгддэг шүү дээ тий. Тэгээд тэрийгээ бас өөрчлөөд ямар ч байсан тий энгийн тий одоо харилцаатай байх гэж бас хичээсэн. Тэгээд ямар ч байсан одоогийн байдлаар харилцаа минь өөр болсон. Тэгээд дараа нь нэг над дээр нэг гомдол ирсэн юм аа. Миний хийсэн би нөө маникюр педикюр хийдэг байхгүй юу? Хүмүүс миний бодсон хүмүүс маань ингээд унчлаа гэдэг. Өмнө нь ямар ч тийм гомдол нэг ч удаа гарч байгаагүй. Тэгээд хамт тэр хүн дээр тийм гомдол гарсан. Энэ катта. Зараач өстой гоё болгож шүү дээ. За. Тэгээд тэр гомдол ирсэн. Тэгээд тэр гомдлыг манай менежер бас тий намайг одоо муу хийдэг, яадаг хийдэг гэдээ бас шүүмжлээд ингээд яах болов гэсэн чинь харин тэрэн дээр намайг айгүй ойлгоод зүгээрээ тэр хүнээс төлбөрийг чинь төлбөр авахгүй. Гэтэ чамайг бол чамд бол мөнгө чинь төлөөд ингээд юу яачаа хийчээ гэдгсэн. Тэгээд тэр хүн дээр тэгсэн чинь тэр хүнийг нөгөө жээлийг нь авсан чинь айгүй хурдан амархан хуулраад унтсан. Тэгэхээр яалтчгүй тэр хийхт ямар нэгэн асуудал гарсан байлээ. Тэр бол миний зүгээс асуудал гарсан. Тэр хүн өөрөө нөгөө нэг хомсоо ерөөсө баавтуулахгүй гээд баавтуулаагүй хийсэн бас асуудал үүссэн үү ямар ч байсан. Тэгээд тухайн үед унсан байсан. Тэгээд дараа нь дахиж хийгээд надад гарын мөнгө өгөөд тэгээд тэр нь ямар ч байсан айгүй сайн тогтсон. За нэг гэгэрл хичээл ярьж байгаа штэ тий. Тэгэхээр зэрэг гэгэрл гэдэг маань за тэгтээ. За тэгээд гэгэрл гэдэг маань бидний төсөөлснөөс илүү тийм нэг хүлцэнгүү те дуугай даруухан байж хүний ай ивийг олдог хүн ерөөсөө биш юм байлээ шүү. Өөртөөгөө өөрийгөө
өөрийнхөө мууг те ойлгож ухаарч тэрнээсээ суралцаж чаддаг, бусдаас суралцаж чаддаг. Тэгээд тийм хиймэл гоё сайхан гэдгээсээ илүү өөрийнхөө үнэн бодит байдлыг зөрөгтэйгээр илэрхийлж чаддаг нь өөрөө гэгэрл юм бэлээ шүү. За баяртай. Тэгээ намайг дагаарай. Өшөө миний муу мухайг мэдмээр ээ нөө, тэгвэл намайг дагаарай. За баяртай.